Одоо энэ дээр лөө. За off-road expert mode гэдэг тэн дээр ингээд итгэвчсэн. За цэник бахта дээр лаунч хийж болохгүй мэн. Зүгээр шууд гიშгэх юм байна. За тийм байна. Одоо л яг hybrid горим дээр expert mode дээр яг ингэж жаал гიშгэд зүгээр дуусхан заа. Сонсож байна уу? Та нарт зүгээр дахиад сонсцоо лүк онгоолгож байгаа сонсуулъя. Та нар хойд дугуй яаж хийр гэж байгаа сонс. Энийг авна. Яг цоош нь дугуй юм байгаа. Ганц удаа шатаач заяа. Юу байцгаана, юу хийцгээж जैन бензиндээ очролж байна. Сүүлд нэг тэрэлж яваад 100 литр бензин тойлогдуулсан байдیں۔ Машины хянах тэрэлж яваад батарей дуусаад бензин бас дуусах төгссөн. Одоо нэг 11% мөвтэй байна. Тэгээ хэдүүлээ явж машина цэнэглэнэ. Одоо жоохон цэнэглээд колонк дээр очрол. Нэг хот дотор нэг 50-60 км хойр зургийн ажил амжуулахад бол цэнэглээд унахад бол асуудалгүй л байна. За өчтөрийн шаврын тесттэй холбоотой баахан машин тэрэгний видеонууд тастаад оруулсан бас л аимшигтай юм болчих шээ. Миний сонсож байгаа дуунууд гэж нэр бас л. So I ball so hard, motherfuckers wanna find me. First niggas gotta find me. What's 50 grand to a motherfucker like me? Can you please remind me? Ball so hard, this shit crazy. Y'all don't know that don't shit phase. The next we go, 0 for 82 when I look at you like this shit gravy. Ball so hard, this shit weird. We ain't even pro be here. Ball so hard since we here. It's only right that we be fair. Юм бичих гэж бас сүлдээ. Үуй Макларен өвчтэй. За тэгээд тэр шавартай холбоотой бас гой юмнууд манайх хийх хүчиж байна. За үнэ. Зарим зүйлсүүд нь угаасаа яг машин мэддэг, машин тонголдог, ундаг хүмүүст бол угаасаа ойлгомжтой харагдаж байгаа. Ямар дугуйтай машинаар, ямар машин зам руу оруулсан. Хүүе манай Zero Gravity-гийн нөгөө улаан бас л гоё корон шүү дээ. Өндөр тэнхлэгтэй, HP торкийн өндөр, дугуй мэдээж маш чухал. Тиймэрхүү машинууд бол мэдээж шавартай ална өө манайхаа. Хүн болгон би нэг л зүйлийг хэлээд байгаа шүү дээ. Хүн болгон тэгэл амар Maxis ч одоо үнэтэй дугуй шүү дээ. Хүн болгон Maxis тавиал шавар талцаад байх ямар ч боломжгүй. Тэгээ хүн болгон бас портол тавиад байх боломжгүй. Портолыг чинь хааш чинь зах зээлийн хааш 25 сая эслэлтлээ шүү дээ ер нь. Одоо тэгээд байгаа боломж нь зүгээр л байгаа машиндаа боломжоор дугуйгаа стандартаараа солилцсон. Гэхдээ сайхан хүмүүс орондоо алдцээ. Шаварт үзье яадын гоё машинуудаа үзьгээл тэгэл гарч ах чи манай хэд тэр хүмүүс ч эзэд нь өөрсдөө зөвшөөрөөд багт. Хүмүүсийн өмнөөс одоо тэгээд баахан толгоогоо ашлгаж стресстэй дэр нь бол ямар шаардлагагүй шүү дээ манайхаа. Сонноос ингээд миний энэ нөгөө бариул хоёр бариул энэ гоё байгаас энэ уцсны тогтоогч бас аяга гоё байгаас энэ ч нэ ингээд тогтоочдөг. Don't worry, shake it easy. Sunshine reggae. Би Флоридагийн дуунууд ер нь амар дуртай байсан байна. Ер нь 7 жилийн өмнө оюутан байх мах үед тэр үед ер нь гарч исэн энэ гадны Европ, Англи, Америк орнуудын артистууд одоо энэ байдаг энэ одоо хөгшөрцөн ах нар үнэхээр аимшигтай дуунууд гаргадаг байсан байна. Гаргасан дуу болгон тэр зундаа тэр жилдээ хит болдог заяа. Одоо энэ Флоридагийн баг 20-30 дуу ингээд жил болгон тосралтгүй тэгэл гардаг байсан. Бүгд хит. Одоо ч сонсоход амар ууст. Hey MX, el orfanato. HP 750 Ньютон-метр мушгинал гэл ингээл амар өндөр хүчээрээ дэдэг штэ. Тэрийг нэг та хэдтэй гоё боддоор нэг үзүүлчмээр санагдаад байдаг байхгүй. Машин дэргүүтээ бас уралдаад драг хийгээд заснал дээр энэ ч бас та нарт үзүүлээг бас амар гоё тохиргоонууд юмтаа штэ уг нь. Одоо нөгөө бүүстэй хураан нөгөө
лаунч маунч хийж байгаа хөдөлн мөдлөн өнтергээд бас л айхтар тохиргоотой шүү дээ. Хойд хоёр дугуйгаараа ер нь шатаагаал шууд дрифт бол ямар ч асуудалгүй хийн. Тэр нь үнэхээр гайхамшигтай. Чин 18-тай жижиг сток дугуйтай байсан. Шууд 17 болгонготой 33 инч дугуйтай болгоцсон. Тэгээ яг ер нь бол яг гоё сток амортизатор дээр нь унахад одоо хамгийн төгс сайз бол орно 33 инч юм байна гэдээ бас дотроо бодоод байгаа. Бүрийг үржих дөрөв оффроуд гэдэг юм горин байдаг байхгүй. За энэ дээр ингээд эксперт гэдэг горин байгаа юм заяа. Эксперт дээр дараад он болгоход бүх системүүдээ унтраангуудаа ингээд машин шууд хөдөлгүүр хасаад эхэлчин 4 дугаар руугаа шилжсэн заяа 4 инч. Гэтэ би 2 инчээр ер нь бол яг гоё сүртэй харагдуулаа гэвэл хойд 2 дугуугаа шатаана гэвэл 2 инч дээрээ тавьж байгаа. Драг хийвэл ер нь айгүй гоё юм билээ. Тэгээ ингээ өрүүл хатуурчин. Айгүй гоё нөгөө комфорт өнтер байж байгаа тийм амар юу болчихно. Мангар хатуу. За энийг бас full closed хийж агаад за тэгээд нөгөө тоормзог шигч жагаад хаазааны мөнгөд лаунч нь activate болоод ер нь бол ажиллаад эхэлчихдэг. Турбонд агаар энтрийг нь хоримтлуулаад тоормз хаац хоёроо зэрэг гიშгэж байгаа л хөдлөхөд за бас л дуусах штэ. Өөрөө нэг эн чинь 2.8-аас 3 тонн орчим жинтэй машин. Тэгэхэд бол энэ муу жинг бол энэ HP torque мориных нь хүч бол зүгээр өвлөхөн хойд дугууг нь бол хийгүүлэхэр байгаа байхгүй. Яг хойд бүксэн дээр уг нь амар ачаалттай шүү дээ энэ чинь. Тэр 2 тонн батарей ч одоо бараг 500-600 хил байна уу. Уг нь жинд харж байгаа байхгүй. Энд одоо лаунч хийж болох нь үгүй. За одоо жишээ нь ингээд одоо энэ дээр үлээ. За off-road expert mode гэдэг тэн дээр ингээд идэвччихсэн. За цэник бахта дээр лаунч хийж болохгүй мэн. Зүгээр шууд гიშгэх юм байна. За тийм байна. Одоо л яг hybrid горим дээр expert mode дээр яг ингэж жаал гიშгэд зүгээр дуусхан заа. Сонсож байна уу? Та нарт зүгээр дахиад сонсцоо люк онгоолгож байгаа сонсуулъя. Та нар хойд дугуй яаж хий эргэж байгаа сонс. Энийг авна. Яг цоош нь дугуй юм байгаа. Ганц удаа хий шатаач заа люк гэж ангаж онгоолгох. Люк мөнгөж онгоолгож үзээгүй юм шүү дээ. Онгож онгоох юм шүү дээ. Та нар сонсцоо одоо. Би та нарт хойд дугуй зүгээр хөдлөхөд шатаан заяа. За одоо ингэсэн off-road expert горим дээр хойд 2 дугуун дээр байна. За ингээд болцсон. За машин дээр харж байгаад нэг хальт хөдлөөд үзүүлээ заяа. Одоо энэ дээр гол нь лаунч хийхгүй нэ батарей бага болохоор low батарей гэж шүү. За лаунч хийхгүйгээр зүгээр шууд хааз гიშгээд огцом хөдлөх юм байна. Хэдүүлээ энэ дээр дугуй шатхан сонсоо заяа. За яг сонсож байгаа. 1 2 3. Одоо нэг нь яг ингэж шатааж яхад нь хойно нэг камер тавьчмаар байгаа байхгүй. Тэгэхэд зүгээр л бас дуусах шүү. Тэгээ эн чинь 33 инчийг ингэж байгаа. 35-ыг бас шатаана. За 37-оос бол арай 37 олчгоор арай юу юм бэлээ. Уус жин нэгтэй явчих болохоор арай чадахгүй юм байлаа. Өөрийнхөө 18-тай жижиг дээрээ бол зүгээр хядан заяа. За бодонгийнхаа гараж дээр ирсэн. Одоо орж би за энэ машинаа цэнэглэн. Энэ миний одоо унтраана. Хөөмргөө шилжүүлчих, exit хийгээ гаргачих. За ингээ гарангуут 2H дээр eco-роо шилжиж байна. Окей, тэгээд дээрэс нь хянахыг бас off-road expert болгочдөг байхгүй юу? За энийг дисплейрийгөө энд off-road гэдэг горин байгаа. За ингээд энэ дээр моторын эргэлтээ хажуу талд нь ингээд нөгөө юуных нь эргэлтүүдийг бүгдийг гаргаа явчихна. Үнцээ юу юм уу залгатаад явж байгаа. За тэн дээр одоо моторын эргэлтээ харуулчихна гэсэн үг шүү дээ. Энэ. Одоо л ингээд батарейгаараа ер нь хөдлөөд явчихна. Моторын эргэлтийг зааж байгаа RPM. Ер нь бол дундаа батарейгаараа явчихна л гэсэн үг. За энд нэг шин зочин ирсэн байна да. За тэнд 380 байна. Тийш орж цэнэглэнэ. За машинаа баярлалцсан. Одоо шууд 380 цэнэглэн. Даамар шүү дээ. Тэгэл нэг хот дотор нэг 50-60 маар явчихд бол ер нь л болчихж байгаа шүү дээ. За энийгээ залах хэвээр. За цэнгэлж штэ. 1 км шахаад байна. За нэмэгдээд байна. 12% эхлээд цэнгэлж байна. Хэдэн мянган цэнэглэх нөдөлөөр нь харчих. 48 кВт, 151 амп. 48.2 кВт-аар шахах чинь 44 минутанд цэнэглэнэ гэж шүү. 13% болчлоо шүү. Гар утас шиг байгаас 40 минутанд одоо тэгэл 100 хүртэл дүүргэнэхэр бас солиотой. За хэдүүл ингэж орхичих. Эсэг байж байгаа цэнэглэсний дараа харъя.
За цэнэглээд дуусчихжээ 100 болчих. За явах рейнж бол 105 км гэж. За тэгээ мэдээж төгжрээнд бол нэг 50 маа 60 мар явчихлаа юм да. Тэг ойр зургийг хэрэглээ бол хангачих болж байгаа. Одоо тэгээ энийг чинь ганц 2 хоног би зургийн дараад үгүй гэсэн тэгээд хаад өөрсдөө бензин олж өгөхгүй юм шиг. Цэнэглээ ачлаа. За бай.